Иргэн Нямдава Эрдэнэ чулуунаар охиноо улстай хамгийн санд тооцогддог эхнэлгсэн эмч нарын гарт алдчихлаа гэж бидэнд мэдээсэн. Учир нь охин нь эхээс дөрөвтөө архаг бүтэлттэй гарсан. Ингээд хүчил төрөгчийн аппаратанд орох болсон юм а. Гэтэл аппарат хий алдаж хүүхдээ салгасан. За энэ хооронд хүүхэд нь төрснөөхөө маргааш өдөр 16 цагийн орчимд насварсан юм а. Хүчил төрөгчийн аппаратыг охиноос салах болсон шалтгааныг Нямдавагийн дүү тайлбарлахдаа аппарат хий алдаад байсан болохоор совилогч нар нь бохоор наах гэд салгачихлаа гэж ярьж байхыг нь сонссон гэж байсан. Эхнэлгсэн няран сэхээний тасагт байдаг амьсгалын аппарат ноото байсан ч батлагдаж байна. Энэ аппаратыг 1989 оноос хойш өнөөдөр хүртэл хэрэглэж байгаа юм байна. Хий алддаг байсан болохоор пластраар наасаар иржээ. Одоо эрчим тэмчилгээний тасаг бол нэг 15 ортой ийм тасаг ажилладаг. За энд бол ер нь бол тоног төхөөрөмж бас тийм сайн хангалттай биш. Ялангуяа нэрэ хөөхтэй амьсгалын аппарат гэхэд бол манайд Библок гэдэг нэг 2 аппарат байдаг. За тэр хоёр нь бол бас нэлээ эрт автсан одоо баг энэ байгуулагдсан цагаас хойш авсан ийм аппарат байж байгаа. Тэгээд үнэхээр Нямдавагийн хэлээд байгаа тэр одоо аппаратны хувьд бол бас нэлээ тийм хий алддаг. Тэрийг нь бол ингээд пластраар наагаад ингэж одоо ашигладаг бас нэг ийм аппарат байгаа. Манай телевизэн мэдээг үзээд эхнэлгсэн эмч нар өдөржингөөл түргэн авсан байна. Учир нь салбарын яамны хүртэл хүүхэд яагаад насварсныг тодруулахыг хүсжээ. Гэхдээ охиныг насварсан даруйд задлан шинжилгээнд оруулсан байна. Эцсийн хариу 14 хоногийн дараа гарах юм а. Эмч нарын ярьж байгаагаар хүүхэд насварсан аппаратандаа биш уушгиндаа асуудалтай байсан гэж байна. Шинжилгээнд орсон байгаа. Шинжилгээнд урьдчилсан байдлаар бол архаг бүтэлт ихтэй. Уушгинд бол ямар ч гэсэн уушиг бол ерөөсөө ингээд нэг сайн агааржилт байхгүй уушиг нэг төрөлхийн одоо дутуу хөгжил байж болцсохгүй гэсэн урьдчилсан байдлаар тийм шинжилгээ гарсан байна. Эхнэлгсэн эрдэм шинжилгээний төвийн эмч нар амьсгалын аппаратныхаа тоог нэмэгдүүлэх хүсэлтэд удаа дараа салбарынхаа яамд гаргажээ. Люксембургийн эрүүл мэндийн төслөөр хэдэн аппарат орж ирсэн ч тохиромжгүй байсан учраас буцаасан байна. Харин 1999 оноос хойш Италийн эрүүл мэндийн төслөөр амьсгалын аппарат орж ирэхийг хүлээж суусаар өнөөдрийг хүрсэн нь энэ юм байна. За зөвхөстэй бид эхнэлгсэн эрдэм шинжилгээний төвийн няран сэхээний тасагт орж ирээд байна. Тэгэхээр энд бол архаг бүтэлттэй хүнд төрсэн хүүхдүүд энэ аппаратанд ордог юм а. Өнөөдрийн байдлаар амьсгалын аппарат бол энэ тасагт 2 ширхэг байдаг. За нэг нь бол өнөөдөр засварт орчихсон байна. Харин үлдэж байгаа нэгнийх нь хувьд бол бас л энэ хоолоогоороо хий алдаад байдаг учраас шархны лентээр ингээ ороочихсан ийм байдалтай ингээ ажиллаж байгаа маа. Тэгэхээр цаашдаа ер нь манай эрүүл мэндийн салбарын энэ мэтчлэн одоо сэхээний тасгуудаа чухал салбаруудаа тоног төхөөрөмжний шинжилэл хийх цаг нь болцоод байгаа маа. Энэ мэтчлэн одоо лентээр ороосон арга цаасан энэ байдлаас болоод цаашдаа олон хүүхдийн амь эрсдэхийг үгүйсэхгүй юм. Тэгэхээр энэ асуудлыг ч гэсэн эрүүл мэндийн яам нь анхааралтай авах цаг болчихжээ. Хамгийн хүнд хүүхдүүдийг хүлээж авдаг сэхээний тасагт ажилдаг хэрнээ шүнжин утасныхаа чихвчээр дуу сонсоод суусан их 2 совилогч хүнд суртал гаргаж өвчтнүүдийнхээ ар гэрийнхэнтэй харилцааны ёс бус үйлдэл гаргасан гэх эмчэд хатуу хариуцлага тооцгоо их барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч хишгэ хэлсэн юм а. Шууд Баццэг Ласранаар мэдээллээ.